За би өнөөдрийн видеогоор та бүхэнтэйгээ инвестор гэж хийн, хөрөнгө оруулагч, day trader гэж хийн, миний орчуулад байгаагаар бол 8чин тэр хүмүүс ямар байх ёстой, ямар ялгаатай, ямар давуу талтай, ямар сул талтай тайлбарлахыг оролдъё. Яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэвэл миний ажилласнаар хүмүүс trader тэгээд инвестор гэдэг хоёр юмыг сольж ойлгох юм. Яг хэн инвесторын, хэн day trader-ийн гэдгийг мэдэхгүй учраас би амархнаа тайлбарлахыг болов. За юуны түрүүнд эхлээд инвестор тэгээд day trader хоёрын гурван ялгааг авч үзье. За нэгдүгээрт нь инвестор урт хугацааны ашиг хавдаг. Day trader бол зөвхөн өдрийнхөө ашигыг болдог. Тэр ашиг нь минут, цаг, секундээр тооцогдож байна. Инвесторын ашиг бол жилээр 5, 10, 20 жилээр тооцогдож байна. За энэ нэгдүгээр. За хоёрдугаарт нь болонгууд инвестор болонгууд ерөөсөө ирээдүйд итгэгч. Ямар нэгэн компанид итгэгч, ямар нэгэн компани үйл ажиллагаанд итгэдэг, ямар нэгэн компани CEO, ямар нэгэн компани mission, vision итгэдэг хүнийг инвестор гинэ. За day trader бол тэр бол ямар ч хамаагүй. Тэр компани ямар ашиг ажиллаж байна уу? Ямар CEO-тэй байна уу? Ямар mission-тэй байна уу? Ямар vision-тэй байна уу? Day trader хүнд бол ямар ч хамаагүй. Яагаад тэгэхээр тэр зөвхөн өдрийн хөрөнгөний зах зээл дээр болж байгаа ерөөсөө л тэр дээшээ доошоо хэлбэлцэж байгаа л ашиг доошоо хонжоог харж идэг 8 ч учраас ямар ч хамаагүй. За энэ хоёрдугаарх нь. За гуравдугаарх нь инвестор хүн бол санхүүгийн зорилготой mission, visionтэй хүн. Trader хүн бол зорилго байхгүй зөвхөн тэр өдрийн, тэр минутын ашиг харсан зөвхөн нэг жижигхэн project. За энэ нэг үнэт цаасыг доошлонгууд нь аваад ажиллангууд нь зараад ерөөсөө тим юутай ажилладаг. Ийм гурван ялгаатай байна. За хоёрдугаарт нь инвестор болон day trader хөрөнгө оруулагч бол 8 чин хүний сул болон давуу талын талаар авч. За нэгдүгээр хөрөнгө оруулагч хүний давуу тал нь нэгдүгээр хөрөнгө оруулагч байханд бол та эксперт байх шаардлагагүй, мэрэгжлийн үнцгий тийм мэдлэгтэй байх шаардлагагүй. Мэдээж basic skillsтэй байх хэрэгтэй. Мөнгөний санхүү яаж ажилдгийг, хөрөнгөний зах зээл яаж ажилдгийг гэдгийг жоохон мэдчих хэрэгтэй. Тэгэхээс бол эксперт know how бол хэрэггүй. За хоёрдугаарт нь хөрөнгө оруулагч хүнд хөрөнгө оруулахын тулд, мөнгө өсгөхийн тулд тийм их цаг хугацаа хэрэггүй. Хөрөнгөө хийгээд өдөр болгон хараадах шаардлагагүй. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулагч хүний зорилго нь ерөөсөө 10, 20, 30, 40 жилийн зорилготой. Тэрний цаанд мөнгө өсгөх гэсэн зорилготой байдаг учраас өдөр болгон хөрөнгөний зах зээлээ зууралдаад өдөр болгон янз бүрийн түүл хараад интернетээр ороод ингээл янз бүрийн график хараад ингээд шаардлага байхгүй. Ерөөсөө маш бага цаг зарцуул. Тэр хөрөнгө оруулахын тулд. За гуравдугаарт нь хөрөнгө оруулагч байхын тулд та саятан байх шаардлагагүй, мөнгөтэй байх шаардлагагүй. $100 байсан ч болно. За хөрөнгө оруулагч хүний сул тал нь юу юм бэ? Нэгдүгээрт маш уйтгартай. Мөнгөө хийлээ 10, 20, 30 жил ингээд өсгөр тэнд ингээ байлаа. Өөр хийгээд их юм шаардлага байхгүй. Сар болгон мөнгөө тууштай ингээ хийлээ. Тэгэл болоо. Өөр юм хэрэггүй. Тэгэхээр маш уйтгартай. Одоо жишээлбэл бид нэр буудаг хийгээд бүх юмаа ингээ хийгээд тэгээд ингээд таглаад 2 цаг ингээд чанаад ингээ орхих гэж яг тэр шиг адилхан. Мөнгөө хийлээ 20, 30, 40 жил өсгөөд ингээл орхив. За хоёрдугаарт нь сахлах бат маш их төвчээр стрессээ даван цуулах сэтгэл зүйн тийм өндөр чадамжтай байх хэрэгтэй. Тэр нь нэгдүгээр сул тал. Яагаад тэгэхээр тэр 10, 20, 30, 40 жилийн хугацаанд хөрөнгөний зах зээл чинь доошоо дээшээ амар савлцсан хэлбэлцэн тэр болгоныг тэр өндөр савлцж байгаа стрессийг даван туулах чадвартай байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр та 10 жилийн дараа 20 жилийн дараа их хөрөнгөтэй болсон учраас их мөнгө чинь гівэнд ингээд багасгаар тэрийг даван туулах чадвартай байх хэрэгтэй. Тийм учраас мөнгөний сэтгэл зүй, хөрөнгөний зах зээл яаж ажилтгийг гэдгийг мэдчих хэрэгтэй. За 3 дугаарт нь болохоор маш удаан хугацаа шаарддаг. Одоо хөрөнгө оруулагч хүн хөрөнгө босгохын тулд наад зах нь 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил. Warren Buffett 14 настайгаас эхэлж хөрөнгө оруулж ирсэн. Дэлхийн баян хүмүүсийн нэг 80 жил зүгээр ингээд тасралтгүй хөрөнгө оруулсан. За day trader бол 8 чин хүний давуу тал нь юу юм бэ? Нэгдүгээр exciting. Минут тутам, секунд тутам, цаг тутамд өдөр болгон юу ч болж болно. Маш адал явдалтай. Мөнгө алдчих болно, их мөнгө олчих болно. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь болонгууд маш богино хугацаанд амар их мөнгө олох боломжтой. Энэ хоёрдугаар давуу тал. Гуравдугаарт нь эрх чөлөө. Хөрөнгө оруулагч хүн шиг нэг компани найдаад альсгүй нэлээд хэдэн компани найдаад мөнгө хөрөнгө оруулах биш. Day trader 8 чин өөрөө шийднэ. За би ямар бүтээгдэхүүн авах уу? Хизээ зарах уу? Хизээ авах уу, хизээ болох уу, хизээ орох уу. Тэрийг өөрөө шийддэг болохоос complete control. Өөрөө бүх юмаа шийдээд эрх чөлөөтэй. Энэ бол 3 давуу тал.
За day trader хүний ямар сул талтай юм бэ гэвэл түргэн хугацаанд маш их мөнгө олж болох юм бол түргэн хугацаанд бас маш их мөнгө алдаж болно. Нэгдүгээрт. За хоёрдугаарт нь чи expert know how-тай байх хэрэгтэй. Expert мэдлэгтэй байх хэрэгтэй. Чи юу хийж байгааг мэдчих хэрэгтэй. Тусгай тийм tool хэрэгтэй, тусгай тийм багаж хэрэгсэл хэрэгтэй, тусгай анализ хэрэгтэй. Яагаад тэгэхээр анализгүй, тусгай багаж хэрэгсэлгүй тэгээд expert know how байхгүй бол day trader болж чадахгүй. Тэр нь хоёрдугаар сул тал. За гурав дахь сул тал нь юу гэхээр мөнгөний сахилга баттай, сэтгэл санааны хувьд стрессийг даван туулах чадвартай байх хэрэгтэй. Бас инвестортай адилхан. Яагаад тэгэхээр хөрөнгөний зах зээл дээшээ доош гэдэг учраас зөвхөн бидний жилээр дээшээ доош явахгүй, минут секунд тутмаар дээшээ доош хэлбэлцдэг. Ямар бүтээгдэхүүн шалтгаанууд хэлбэлцэж яадаг учраас стрессийг даван туулах чадвартай байх хэрэгтэй. Энэ гурван сул талтай байх нэ. За та бүхэн ингээд миний энэ видеоноос жоохон ч гэсэн day trader тэгээд инвестор хоёрын ялгааг жоохон олж харсан болов уу? Би энэ видеоор юу гэж хэлэх гээд байна гэхээр инвестор сайн, эсвэл day trader муу, эсвэл day trader сайн, инвестор муу гэж хэлэхгээгүй хамгийн гол нь ялгааг нь олж хараад би яг юу хийх ёстой вэ? Миний өөрт маань тохирсон хөрөнгө оруулах одоо тийм арга барил нь юу юм бэ? Би юу хиймээр байгаа юм бэ гэдэг тийм. Надад цаг зав байна уу? Мөнгө хөрөнгө байна уу? Би хэдэн дүүрэг алдаж чадах уу? Хэдэн дүүрэг алдвал тэр мэрийгээ сайн тооцоолж иж хөрөнгө оруулах бас шаардлагатай. Би яг хөрөнгө оруулагч юм уу? Эсвэл яг day trader юм уу гэдгийг сайн мэдчихэж хөрөнгө оруулах шаардлагатай. Та хөрөнгө оруулалтын талаар илүү ихийг мэдхийг хүсвэл The Boglehead's Guide to Investing гэдэг энэ номыг авч уншаарай. Энэ одоохондоо монгол хэл дээр гараагүй байгаа. Гэхдээ энэ номонд хөрөнгөний зах зээл гэж юу юм, хөрөнгө оруулалт гэж юу юм, хөрөнгө оруулагч гэж ямар байх ёстой юм, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй, мөнгөний хандлага бүх юмыг энгийн хүнд маш ойлгомжтойгоор тайлбарлаж бичсэн байгаа. Ингээд та бүхэн энэ номыг сонирхож уншаарай. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд хөрөнгө оруулалт гэдэг бол хөрөнгө оруулагч гэдэг хүн бол ерөөсөө ирээдүйд итгэдэг хүмүүс байдаг. Дэлхийд дээр юу болж байна? Энэ компани хаашаа явах гээд байна? Энэ компани CEO тэгдэх үү? Яах вэ? Ерөөсөө хөрөнгө оруулалт гэдэг чинь ирээдүйдээ итгэн гэсэн үг. Ингээд та бүхэн хөрөнгө оруулаарай. Day trader байсан болно, investor байсан ч болно. Хамгийн гол нь рискээ тооцоолоод юу хиймээр юм гэдгээ бас хийгээрэй. Хамгийн гол нь юу ч хийхгүй байх нь бол маш учир дутагдaltaй. Яг миний хувьд бол маш буруу, маш харамсалтай. Тийм учраас та бүхэн хөрөнгө оруулаарай. Ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаарт та бүхэнтэйгээ сонирхолтой сэдвээр ярилцах болно. Ингээд түр баяртай. Чао.